2026 гарснаас хойш нийслэлийн хэмжээнд 580 удаагийн галт төмрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 4-р сард олон жилийн дунджаас дулаахан дунд зэргийн хуур ажилтаа байх юм. За иймээс шар ус шатаахгүй болцсошгүй галын эрсдлээс сэргийлэхийг анхааруулж байна. 2021-с 2025 онд шар усны 700 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгдсэний 50% нь 2025 онд гарчээ. Галт төмрийн шалтгааны 90% нь хүний буруутай үйл ажиллагаанаас болтгоо. Өдөрт шар усны 2-оос доошгүй удаагийн дуудлага бүртгэгдэж байна. За 2025 онд одоо шар усны дуудлага 358 удаагийн галт төмрийн дуудлага ажилласан байж байгаа. За үүнээс яг 25 онд 5 удаагийн ойрын төмөр дээр ажилласан байж байгаа. За тэгээд үүнээс нь шалтгааны өсвийг тодруулчих юм бол мөн байгаа байхгүй цуслангийн бүс дээр гагнуур, тамхи, жүдэнснээс үссэн галт төмөр эслээд байж байна. За 1-р 10 хоног өнгөрөөд 2-р 10 хоногоос бас их нутгаар дулаараад эрэхтэй холбоотой хуурайшлын зэрэг бас 2-р 10 хоногоос нэмэгдэх хандлага ажиглагдчихж байгаа учраас одоо иргэд малчид ард иргэд маань бол одоо 2-р 10 хоногоос дулаарах энэ хуурайшлын зэрэг нэмэгдэх за салхи шуурганы давтагдал их энэ сард харьцангуй их байгаа зэрэг дээр маш анхаарал болгоомжтой сэрэмжтэй байхыг одоо анхааруулж байна. Тэгвэл хуурайшилтын энэ үед нийслэлийн байгаль орчны газраас хөдөлгөөнд эргүүл ажиллаулж байгаа юм. Тус эргүүл ажилласнаар төмрийн дуудлага мэдээлэл 40-60% буурдаг байна. Манай нийслэлийн байгаль орчны хувьд бол газар бол 33 байгаль хамгаалагчтай. Ногоон бүсээ хариуцсан 33 байгаль хамгаалагч. Үүн дээрх одоо яг энэ хаврын хуурайшилт үе эхэлсэнтэй холбогдуулаад тухайн орон нутаг буюу ногоон бүстэй ажиллаж амьдарч байгаа иргэдээсээ 60 хүнийг нэмэлтээр хөдөлгөөн тэргуулийн бүрэлдэхүүнд урамшуул тэргуулийн байдлаар арчилуулж байгаа. Энэ яг яаж байна гэхээр одоо нөгөө тухайн бүсэд түүмэр гарах эрсдлийг бууруулах, түүмэр гаргасан тохиолдолд богино хугацаанд мэдээлэл дамжуулах ийм байдлаар ажиллаж байгаа гэсэн үг. Мөн өнгөрсөн 2025 онд хөдөлгөөнд эргүүл ажилласнаар шар усны болцсошгүй 38 төмрөөс сэргийлж төмрийг газар дээр нь хандраажээ. Хуурайшилтын энэ үед шар усоо шатаахгүй, ил гал гарахгүй байхыг анхааруулж байна.